Аавынхаа зургийг харцгаа сонирн болол гэдэг юм. Үүн биш ярээсгүй. Маш олон тусламж байгаа. Оо зөндөө. Тод сэтгэл дотор сууж байгаа ярьж хөө. Тэгээ идэг юм байна. Улс нуур галынхаа барилдаанд ирээд тэгээ одоо Ахмад цолтой бөхчүүдээс одоо хүндэтгэл үзүүлээд би нэг манай нэгэн зургийн түүх төслийн багийнхан маань нэржинд зураг гардуулах үйл явцын дунд тулгай зааныхаа зургийг хүү сүрэн жавд нь гардуулж өгөхөр ирсэн байгаа. Тэгээд аавын чинь энэ сайхан зургийг танд гардуулъя. Би энэ зургийг бол ерөнхийд нь бичлэгийг харж ирсэн. Энэ 1991 оны Усын баяр наадмын өмнө тэр голын зингэлтэд наадмын сорилго гэж барилдаан болдог байсан юм билээ. Тэрний 5-ын доонд энэ одоогийн Усын арслан мөнх эрдэнэ тухайн цэргийн арслан мөнх эрдэнэ цолтой барилдаж аавд унжсэн аав мөнх эрдэнэ арсланд авч ирсэн зураг юм билээ. Тэр 100 мөнх эрдэнэ арслан 10 хоногийн дараа Усын насны цол авсан байдаг. Тим түүхтэй зураг байна. Аавын минь одоо ингэ эд залуу насных нь гоё харахаар сэтгэл хөдлөл сонирн тулт юм байна. Тэгэл. Монголын хайртай бүх байсан тэгэл. Тийм болохоор тэгэл ааваар л шүтж бахарч явдаг хүн шүү дээ. Аавынхаа зургийг харцгаа сонирн болол гэдэг юм. Үүн биш ярээсгүй. Тэгээ баярлалаа гэжтэй. Нэгэн зургийн түүх төслийн багийнхнаас танд одоо нэг дурсгал болгож үлдээж байгаа шүү. Тулгай зааныгаа дурсаад те. Хүүдэн. Энэ үед одоо аав маань 37 настай байсан үеийн зураг байна. Тэгээ одоо 91 оноог бодохоор тий 37 36 настай үеийн зураг байна. Аавын зураг. Ой зураг байна. Одоо үнэхээр адилхан юм байна. Өвдсөн юм шиг байдаг юм. Таавда яаж хүрх вэ? Маш олон тусламж байгаа. Оо зөндөө. Тод сэтгэл дотор сууж байгаа ярьж хөө. Тэгээ идэг юм байна. Манай авчин зүгээр бүх гэдгээсээ гадна бөхөөрөө ус мундаг барилжсэн яг тий эрхэн гэдэг талаараа Монгол жудагтай эрхэн гэдэг талаараа бол олон төхөндөлөх зүүн байдаг шүү дээ тийм. Энгийн даруухан хүн амтан голдгоо тийм. Их дууцөөтөө одоо Монгол эрхэн ямар байдаг яг тийм жишгийг л агуулж төрсөн мөх шүү дээ. Тийм. Бөхөөрөөч олондоо хөндлөгдсөн тэр ажил хөдөлмөр өөрийнхөө байгаа байдал тэрийгээрээ олон хөндлөгцөл бөх шүү дээ. Гадна төрхтөр сахал имиж ирээ хэл тийм л бөх. Аав бол нэг барилд мэрэлд гэдэг үү байсан. Зүгээр 8 дугаар ангиас хойш нэг машин бариулаад нэг машин сумуудын наадам болно шүү дээ. Тэгэл ойнууд болно. Тэр ойнууд тэл машин бариал явдаг. Тэр машин барьж ичээл амд гардаг л шүү. Тэгэл аавыгаа дагаж явж байгаа бүх дуртай болсон доо. Хамгийн гоё дурсамж нь хэм бол би нэгдүгээр сургууль төгсөөд очсон байсан юм. Нэг сургууль төгсөөд очсон. Энэ манай Бэмбэж арслан байгаа шүү дээ. Харцгаа одоо тэр тухай аймгийн цэргийн арслан золтой байсан. Бүр ерөөсөө зааланд бүх олон мөхчүүдийг хаяад бүр амар болцсон байхгүй. Тэгээ ирээд барилдсан чи би Бэмбэж автаа 3-ын доонд тунаад Бэмбэж авч надад алхаагаар авчихдаг байхгүй. 4-ийн доонд автаа тараад Бэмбэжийг хаягтай нэг ааваараа нэг айхтар огч чи тэгсэн бүр нилээн бараг 50 шахуу болцсон харимг болцсон шүү дээ. Харимл болцсон бүх. Бас нэг амар сандаг нь би 9-р 97 онд Баяманх ургийн шуулга барилдан гэж шуулга барилдан болдог шүү дээ усууд. Тэнд Сүхбат даврах усын заан цолтой ирээд одоо энэ дархаа урах Сүхбат аав тэр тойргийн барилдаанд барилдаагүй. Тэгээ аав хаалтын барилд Сүхбат даврах нэг баг унахгүй төрүүлсэн байхад. Тэгэл аав хаалтын барилдаан дээр нь Сүхбат даврахд өзүү төрөндөлд Сүхбат даврыг хаяж яхад нэг айхтар огсч байсан. Тэгэл огс бич зүгээр усын ард түмэн тэр огсч байсан. Тэгээ бүгд тэр жижиг нийгэмд дотроо босцохсоо ойрлж байсан. Тэгэл тэр хоёрын санаас ардгүй юм да.